За ингээд цааш нэмшлүүдээ давтамаараа л энэ удаагийн бичлэг та бүгдийг хүсэн үлээсэн цагаан сарын бичлэг байх болно. Өөр дөрөсөн юм влог хэлэг амар удчихж тэгээд би бас өөр амар гоё тогтолж байна. Тэгээд бид нар сая өглөө осоод айл гэр бүгд юм айдэн штэ гэрээ сэвэрлээд хоол ундаа бэлдээд би болохоор ингээд сая ингээд юу хэрчсэн ингээд төмснүүд хэрчээд хям хэрчээд би ингээд нийс салаадын материалуудыг бэлдэж өгсөн байхгүй юу. Цэвэрлж агаад хувцас ихэд бүхөргөө ингээд гоё цэвэрлж агаад тэгээ одоо дахиад хоолоо ширээ мэрэгээ засаж байна. Би бол анх цагаан сарын бичлэг хийхэд хэдэн жил юу хийж ирсэн бэ? Та нараа санаж байгаах тэгээд одоо дахиад хамт цагаан сараа тэмдэглэцгээе. За одоо бид хэд чирээгээ засах чинь тэгээд үргэх чинь. За энэ бол угаасаа кофегоо байлгах чинь. Одоо энийгээ маш олон төрлийн пеппер авсан. Энэ куки болон энэ бичэнэд үргэчихье. За эхнийх нь ингээ кофегаар дүргсэн, хоёртын болохоор ингээ пеппероор дүргсэн байна. Тэгээ гуравтын болохоор бичээнүүд. Энэ муухай хугарчжээ муухай. Тэгтээ. За одоо энэ чихрийн тавгийг бидлээ дүргцгээ. Энэ чихэр нь жоох муухай чихэр. Тэгээд энийг гаргаж чайна. За усаас нь угаа цай. Энэ аягүй том ус үз болсон. За харусууц мэ угаачлаа. Бид дараагийн үйл ажиллагаа бол цуглуулгын заяа нурцсан. Энд нь болохоор нөгөө амтны диск хийж байгаа чинь. Энэ кукигээ тавья. За энэ бичээд нугаас хугарсан байсан. Тэгээд манай яш над руу гой санаанд явуулсан гэж байна. Бүдэр тэр болчих харъя. За бид хэдийн сонголт болохоор энэ тэгээд ананас доторхын төсөө тэгээд дотор нь ананасуудаа хэрчээд хийчих юм лээ. Ингээд тэгээ байрлууснаа ингээд нэгийг дээш нь харуулад нөөтийн ингээд нэг яг бичлэн дээр шиг адилхан болчихлоо. Харж байна байс. Яг энэ дээр нь байрлаа. За хоёр дахь болчихлоо. За одоо бүгдээрээ жүрчээ зүсээд за миний хийсэн ингээд энэ ананас маань юм байгаа хгүй юу. Тэгээ энэ хажуугаар нь ингээд бүрийн тавган дээр хийсэн. Миний болохоор ингээд амар багдаад тэгээ ерөөсөө жүрж энүүгээр тавих боломжгүй байгаа болохоор энүүгээр нь ингээд энэ аваар ингээд гоё чимэрлцгийг чинь жүрчээр ямар тач. Юу юм хараач юу вэ? Чимсний цэцэг. Би одоо энүүгээр ингээд оранжо тавьж харж байна уу? Энийг аваад цэвэрлчихсэн юм. Мен цэвэрлчих. Киви тэгээ гүзэлцэг хоёр байна. Одоо энэгээр яа да бэ? Та ийм юмнаас ингэ жоохон дайдаг гэсэн ийм бэлчгэр. Кивиний энэ бэлчгэртэй байна. Би тэгээ эндээс амар айдаг. Барихаас амар айдаг. Тэг баг иддэг байсан. Одоо энэ дотор мэдүүлэн юу вэ чи? Энэ доторхыг нухаж аваад тэгээ цаашаа яваад байл. Тэг өөр гамбан зайгаа штий. Яа хогийн ийм тавиад байгаа юм бэ? Хогийн савнда хаяа чи. Ямар төр тавьж штэ би хогийн сав хаяа штэ. Тэ хогийн савны урд очиж би одоо энэ юм хийх гэдэг штэ. Ийм жимс штэ нэрээ хартаа. Одоо энэ голоос нь гарч ирэхтэй дөө. Би энэ хараа доторхыг авах гэдэг байхгүй юу? Энэ яг амар нөө шилчгнөр жимс болох. Шилчгнөр. Би энийг ч л яриад байсан хартаа.
Нэ шаардлагатай. За бид тэд энийг ингэ тодорхой төсөө тавьсан. Одоо энийг хийцэн. Тэнгүүтээ дээр нь Ямар юм. За одоо бүгдээрээ ногоон оруулж өгье. Жохон киви төсөө тий. За одоо бүгдээрээ гүзээлцэн гэдэг. За би гүзээлцнүүдээ одоо хажуугаар нэг өрөө тавьж байна. Эндээс за одоо хэдүүлээ ер нь жимсүүдээ харсан чи банан тавихаар ингээ угаасаа амир тийм бананы өөртөө арилгаад идэх гоё штий. Тэгээ угаасаа амир төсөө тавьчихаар амир хурдан харалцдаг. Алим ч гэсэн амир хурдан харалцдаг учраас тэр хоёрыг нэг тавихгүй тэнгууд яг хүмүүс идэхэд бэрхшээлтэй. Энэ манго дээр ч одоо ингээ хазаад идэж чадахгүй чи хальсан арилгаж мэлтэй штий. Тэр иймэрхүү жимсүүдээ төсөө тавьчих гэж би бодож байна. Миний одоо жимсний цуглуулга болчвол би одоо ширээгээд унтс гад идэх. За guys, ингээ миний жимсний цуглуулга боллоо. Oh my god. За энэ болохоор ийм жимс доторхыг авахад тэгээ гүзээцний хажуугаар нь бүрсэн. Энд манго байна. Тэгээ жүрж байна, киви байна, ананас байна, ус үзэн байна. Лала. Яагаад ингэж нэг юм. Ингээл ингэж унгаачихгүй төөрөх юм. Амарэн. Замартайж миний хийсэн амттангийн цуглуулга, жимсийн цуглуулга хоёроо болчлаа. Тэгээд одоо ширээ тасгуулсан байна. Ихтэй амар удаж байгаа тий. Жоохон багтал. За, энэ шил аян дотор байна. За энэ бол цагаан сарын бүтээл байна. Энэ бүтээлийг авсан. Халдвар сарын юм те. Энэ бүтээлх нь энэ юу юм бэ? Энэ хоолныхоо тавныхаа доорх. Сар шиний мэд дэвшүүл. Аха. Үрээ. За ирэхдээ ад жаргал гинэ. За номуудаагаас авсан юм шүү. За одоо бид нэрт дээ штэ да. Самраа тавих юм гоё. Тав. За чихрийн тавны сет. Чихрийн тавны сет гинэ. 5 нүдэнгээс авсан гэж юм. Ийм гоё. Битэд ер нь л одоо ингэ ширээ тасч байгаа хгүй тэгсэн чинь юм ухаж байгаад ийм авснаа саналаа. Тэгснээ энэ нэсний саналаа. Тэгээ би ялгтын амттангаа хамаа хийцэн болохоор одоо яах вэ гэж. Одоо ихтэй яах вэ? Жохоо зайчилж аваад тавьчихнаа. За нэг бодлоод энэ аяа гоомжтой би нэг бүр аав ихсэр авсан. За энэ болохоор цэнгис жимс. Энэ болохоор бас ийм самар. За ингээд самны хэсүүдээ бүгдийг дүүргчлээ. За тэгээ энд амттан маань бол их хിവэрээ байгаа. За ингээд бид их халбах сэрэнүүд. Тэгээд энэ болохоор нөгөө сэлбитэг тавих бүгж байна. Гоётай. Идээгээ ингээд ааруулаад гисэн. Нэг ааруул байна. За энэ бол манай
идгээд хааруул байна. Имарууд за одоо бидний суур тавгууд байна энэ өмнө жилийн цагаан сараар тавьж исэн тавгууд байна. Нэг халбаа. За бидний бас ийм тав авсан байгаа идээгээ тавих гээд ийм өнгөлөг тэгээд махаас яг адилхан ижлэх юм. Махаа тавьсан байгаа. Манай мах болсон байна. Энэ бол бидний авсан салфетик байна. Яг ширээдэг ослолоод ийм алтан шагнгийн энэ цэцэг юм уу да. За энэ альчуурууд болохоор яг энэ дотор хийх юм байна. За одоо энэ бөөгчнүүдээ энэ цагаан альчуурын дээрээ тавина. Та яаж тавих юм бэ танаас зааж үзье. Та нарт яг ийм альчуур хэрэгтэй зөө. Ам дөрвөлж. Тэнгүүтээ яг голыг олоод юмны 3% заагаад ингэж яагаад ийм сөрхө стакавсан тэгээд тэгээд юм. За бид одоо идээгээ тасч байна. Бид ингээ ааруулаар тасдаг байгаа. Эвэн угаас иддэг юм чинь. Тэгвэл бод энэ жил ааруулаа. Дандаа сондгоо тоогоор өрдөг. Бүр ийм хөгшин настай хүн байх юм бол илүү өндөр тасдаг тий. 9 үе. Тий 9 үе. Бид нар нэг тийм шилхоор нэг 5 3 мууруулах. Голын ингээ дүүрэх хэрэгтэй. Яагаад дүүрхтэй вэ? Үгүй ингээ хоосон байдал болсон. I'm back guys. Би ингээд гараа ингээд болчихлоо. За одоо арай гоё харагдчихна одоо. Ийм 2 blueberry авсан. Юу яагаад гэсэн. За энэ бол шинэ огооны салат хийж байна. Өндөг тэгээд Honey mustard гэдэг 8 гоё соус. соус гэж байна. Энэ соус хийвэл гоё л гэж байна. Тэгээ энэ эрдэн шиших юм байна. Жохоо хийнэ. Тэгээд нэг Яцаа юу? байцаагаа ивэл үрцэгээвэл Энэ манай буус тайлж идэх юм уу шүү дээ. Энийхтэй гоё юмтай юм л guys. Хөөмөл гэдэг энэ далам бацаа шиг. Энэ бол уус кимчи. За бид бас ийм гоё алтан шаргал өнгийн биш жоохон бор өнгийн бид тэгээд юм байна. Өө нэг ингээд алтан шаргал өнгийг авъя гэж бодсон чи жоохон зүрцэгтэй яг угаас. яар дэнгээр. Яа. За нэг тавьчих юм л ширээн дээрээ авсан чи юм уртаач. Тунааны салат. Жоохон өндөг хийж үзчихээ. Өндөг чи өндөг болохоор манай сийлээ арилгах чинь. Өндөг. Хүчтэржингөө ээж битээр 12 өнгөртөл нь буудзыг чимгсэн. Биш би илдсэн тэгээ ээж чимгсэн байхгүй юу? Одоо нэг эдэн. Нэг цаг хүртэл. Миний бүр гар өвдөөд нэр үрээд. За энэ манай идээ маань бэлэн болсон байна. Ааруулаар 3 ил явсан байна. Одоо энд манай намуулаа ганцаар ингээ юу чихгүй нэг цагаансаар ингээ гэр зэвлэг болгоод ганцаар ингээ үлдчихдэг байхгүй юу? Нуугтаад энэ дотор ингээ нуугдчихж байгаа. Намуулаа. Чи яа тэгээд гэр орноо цэвэрлдэггүй юм. Амьс ингээ тавьчихсан. Уяач миний эвс биш. Сэлнээ. Уй нэрэ. Ингээ хитчихдээ дандаа. За манай ивент тэтгэгч байгууллага Апо компани. Би тэдэд хардаа юм өриглөө. Тэгээд за наа жоохон байхаас ивент тэтгэжсэн тэрэлж байна. Сэлэнг маань өнгөө өөрчилсөн бааз. Улаан өнгөтэй сэлэнгийн чар өнгөтэй дээс штэ. Одоо өөрчлөлтөө сэлэнг нь ийм нэмэн ногоон тэрэлжин хөх өнгөтэй болчихмээ. Бид нэр ингээ гаднаас усмас авахтаа ер дандаа нөгөө боноко гэл ингээ бахан брендийн уснууд байдаг штэ. Тэдрээс илүү экосыг авдаг гэсэхгүй. Тэгээ одоо шинээр энэ акалин ватрыг хэрэглэж үзээд ер нь одоо экос бас илүү их таалагдсан. Тийм болохоор энэ гоё амттай. Би бол амар ахандаа жоохон муухай амттай байх гэж боддог байсан. Тэгээд айгүй амттай юм бэл. Мэ. Бүр ээжтэй.
За одоо бүгдийн салаанд энэ моzzarella жоохон үрээд хийчихье. Аагаа марцсан юм бэ. Ийм шарангийн гоё саатай лаа ээ. Манай өндөөний салаад бэлэн болчихно. За юм боллоо. Оо, үнэн гоё нэрччинь. За хаана тавих вэ? Энд очтоо. За хартаа ийм хөөрхөн лаа өнөөд энэ цэцэгтэй. Тэгээд ийм дөрвөлжин бас ийм хөөрх мартай бас бүрэн кило. Бүрэн килсэж бага тий. Энэ л болохоор яг ийм алтан өнгийн бас савх ба. Бид нэг ширэг алтнаар цэцэж байгаа учраас бүх юм алтан болгосон. Энэ бүр савх тавьдаг юм таа юм шиг. 90 заяа тэгээд юм. Энэ уртлын энэ чулуун шиг юм болохоор савхны тавьдаг юм байна. За нэг том тавга аваад энэ дээрээ тавиад тэгээд дахиад нэг жижигхэн дунд зэргийг аваад тэгээд жижигс наваад тавина. Нэг ингэж болно гэсэн. За одоо яг ийж бүрэн тавг байна. Манай савх сэрээ халбаг. За одоо ингэж бүрнээр ингэж харагдчихээн. Оо манай бууз гараад ирчихсэн. Тэгээ одоо гой хоол идэх ёо би хоол идэхтэй баярлаад байна. Ингээ ийм удаан хугацаанд ингээ бэлдсэн одоо хоолоо заяа. Бараг ингээд өдөржингөө хийж байгаа штэ идэл амт. Ингээ орой болсон юм харж ийн өглөө эхэлсэн. Тэгээд одоо энийгээ маш хурдтайгаар идээд бараг 30 минут хүрэхгүй идээд тэгэл ер нь болно гэдэг. Гэтэ манай гэрт бас хүмүүс ирэх болохоор тэр хүмүүстээ бас гоё ширээн дээр суулгах гоё ш тийм үстэй. За guys ингээд эцээ бид хэдийн хоол бэлэн болчлоо. Одоо бүгдрээ ням битүүртлээ иддэг өдөр шүү дээ өнөөдөр. Өнөөдөр ингээд юу хийж болохгүй гэсэн чи нөө тагнаагаа тосч болохгүй, хилдэж муудалцаж болохгүй. Тэгээд хоосон явж болохгүй гэсэн. Биш өлөн зил явж болохгүй гэсэн. Би сая зургатнаас сонслоо л доо. Йоо тийм ээ ингээд суусан. Идхөлөг байсан нэ. Тавд ир. Энийг зөв гарын явах гал гэдэг. Өө мөнгөтэй бозаагаас тэнд. Байхгүй ир чинь манай. Тийш. Тэс хайрын санагдчих. Одоо энэ гуруулаагаа сая. Хой.
Яна. Жижиг түлэгцсэн. Тэгээ бүр нэг хайлаад байна. За би тэд ямар тааж битүүртлээ эзчлээ. Би штэ бүр амар хийдсэн. Би бүр ингээд одоо тэзээ ингэж даахгүй. Чигээ цаг тийм болохоор би тэд хүзэн өдөр тоглоод тэгээд ямар тэ сайхан битүүлээ. Тэгээд манайх ер нь айл гэх юм бол штэ нэг цөөхөн дээр айлаад л орно. Бид нар угаасаа нь хан мэдж байгаа амар айл гэсдэггүй. Тэгээд яг орох хэдэ айлаараа л орно гэж бодож байна. Маргааш. Тийм ээ. Тэгээд максд зөндөө гоё юм гэсэн. Гонтой байхгүй. Яа. Sigma girl. Tomorrow for sure. За одоо би тэгэд мөрөө гарах гэж гарч байна. За бид ингээд дийлэн өмсчлөө. Дараа. Би ингээд эжийн дийлийг өмссөн ба. Би яагаа хүн бэ? Хатны шалтаа. Амал шин дийл авсан те. Манай зүгсэн бац. Амал шин дийл авсан юм ягаан дийл авсан. Сэлэн бас авсан. Яах гээд байгаа юм бэ? Мөнгөтэй бууд ийцэхгүй тэгсэн чинь манад ингээ 2 жигнүр бууз засахгүй техник жигнүр ээж хансан чинь тэндээс нь харин гарч ирээгүй. Тэгээд одоо ер нь бол орой хүнд хурж ирээд идэ гэж бодож байгаа. За одоо бид ингээд айлууга гарах чинь. Тэгээд бид хэд сая би бинтэйгээ залгачлаа. Одоо би та нарт YouTube-д зориулаад дахиад залгаж харуулъя. За лавал өдөр. Oh my god! Өөр болтойтой. Дэл хараа л та. Силийн дэл авсан юм бүхтэй. Тэгээд ийм хөрхөн палач шуу юм хөрхөн дэл авсан үсэн юм гоё хэлсэн цагтаа. Өсөрлөөч. Энэ нөгөө цүнхэн нөгөө нэг Би ногоон яага энтээс. яа. Аргагүй миний дүмэнд. За. Бай. Оо, сар шиндээ сайхан шинжилж гин өө. Мөнгө анаа. Могоо жилдээ чи юу бүтээ гэж бодож байна? Гүй. Сэлэн өгсөн ингэж байсан. Би англи амар сайн сурна гэсэн те. Бага ингээд төгсөж байгаа сэлэн. Тийм болохоор тийм. Эстага хийсний подкаст хийсэн да. Тэрэн дээр миний үс бүр амар бор гарцсан. Тэр бичлэг удахгүй орон цагаан сарын влогны дараа тэгээд бит гурай амар гоё подкаст хийсэн байгаа. Тэгээд анхны подкаст нь жоохон байсан гэсэн таны гоё хүлээж үзээрэй гэж байна. Намуулаа сая амар тийм намуулаа ер нь л ингэ юм хүм уухтаа ингэ ерөөсөө ингэ цэвэрхэн ууч чаддаггүй заяа. Би таарт миний ер нь влогн дээр дандаа гардаг заяа. Сая яасан гэж лхүү. Шинэхэн авсан нээлэн дээрээ унд асгацсан. Яг гарахын даваан дээр. Тэгээ манайгийн аав ээжд уурлаад намуулсан лөө. За сэлэн битээр нүдээр мэгч юм. За. Нэг харин сэлэн амтлаа гэдэг юм шүү дээ. Харин за. Би чаддгүй юм аа. Яга чаддгүй. Мэдгүй. Ээж. Очтоо юм шүү. Тэр аим би хамид аим хайртай. Зүгээр хөхөр. Би ямар хэвчээ. Гой. За бид нар ихний ялд ирчлээ. Гадаа тасарч юм. Вау. Дэвга дулаахан тасарч юм тий. За бид нар first day. За бид ихний ялаасаа гараад ирлээ. Тэ. Бидэрт ингээд бэлэгэд 20k өгсөн. Тэгсэн чинь намуул нь азны байдлаар яасан гэж. Намуул нэг мөнгө өгөөгүй ингээд үлдээчихсэхгүй тэгээ бид тэр гараад явж исэн чинь намуулаа ингээд надад мөнгө өгөх шүү дээ гэхгүй. Тэгэхээр бид тэр гахаад чамд өгөөгүй мөнгө гэсэн чинь. Надад өгөөгүй гэсэн. Тэгээ бид тэр ороод намуул мөнгө өгөөгүй гэдэг. Тэгээ орсоохгүй жоохон ичүүрч гиснэгтэй яг угаасаа амар тийм нөөний танил хүмүүсээс учраас татна. Тийм болохоор тэр намуулаа. Оо тийм намуул нөгөөгүй мө за тэгвэл 20k-аар нэмээд 20k өгчих гэж 40k өгсөн кодтой. Амар лак зүгээр л амар азтай заяа. Би болон суугаад өглөө. Тэгээ намуулаа анзаараагүй тэгээд бидэрт мөнгө өгсөн байсан байхгүй төрүүлээд тэгээд дараагийн ялраа явж гин. Ажилтг цацууч. Урбан Ой ажилтг харъя.
Надны цаасан чимүүлэлтэй байдаг шүү. Ямар Талын зүг. 50,000 ч амар. Тийм обрушч аим би обрушч лав. Окей. Тэгсэн. хүүхдүүдээ басаад Хөрөмсний хөлөг хүсэж байгаа. Тэгээд баян одоо Жил мотиж байгаа. Хараад юу бол яа. одоо наач бүр нүүр мөрний тосмос мэт. за дараагийн айлтаа хүрээд ирлээ. За бид явчаад ирээ за. Дараагийн айлтаа ирлээ бид нэр. Tomorrow for sure. За guys бид нар ингээд нэг өдөр боссон өчтөр би тэгэд ямар тааж манай гэрт хүн ирээ тэгээд тэр гадаа сараагаад ер нь тэр өдөр өнгөрсөн. Тэгээд тэрний маргааш нэлсэн байна. Одоо би тэгэд go to дараагийн айл. Тэгээд би бол дээлээ өөрчилсөн байна. Та харж байна уу? Би бол гой дээл жинхэнэ Монгол дээл өмсөн байна. Энэ хоёр бол яг хэвээрээ. Яа үн дээлээ. Харин намуулан бүр толгоон дөрөх юм алдсан айлынд. Тэг үсээ шүлжээдэг монголжонго болсон байна. Зүгээр зүтгэж. Бидний одоо очих айл нь болохоор ингээ лагер дээрээ тахгүй юу. Тэгээд лагер л явж чинь. Та нар бол ер нь бол мэдэх байлгүй дээ. Би ер нь логин дээр бол дандаа очиж ирсэн. Би та нарт нэрээ нэг айлд ороод тэгээд ямар билег өгсөн харуулна гэсэн дээ. Харуулъя. Нэг 20k өгсөн заяа. Тэгээ нэмээд нэг усны сав өгсөн. Би усны савыг илдээчих. Тэгээд дахиад нэг хамгийн гоё юм заяа. Хараа. Чихээ совд. Марта. Гоё газ. Тэг би нэг харчаа вау гэд. Тэг манай энэ халаа. Тэг баг ирчлээ. Гадаа тасарч. За бид нэг ингээ хоол идэж дуусчлаа. Миний гар тэрнэ. Одоо бид сайн ингээ зураг мурга дараад селфиний үйл ажиллагаа хийгээд дуусчлаа. Би нэг манай энэ болохоор манай эйжент хэлэхгүй юу? Энэ өмнө өмссөн байгаа яг одоо. Энэ болохоор манай энэ өмнө өгчтөр өмсдөл ирчихсэн байна. Тэгээ энийг яах вэ? Тэгээ dance. Нэг юм өмнө ирдэг. Dance. Тэгээ dance. Нэг их та. За бид одоо гэр бүлийн зураг болж байна. Өөрөөсөө хосгоно юм. Яг ижил юм энэ бахаар нь ижил адмирийн юунууд хийсэн. Баярлалаа. Дандаа тэгж их хөвж чадахгүй шүү. Tomorrow for sure. Ямарсан. Тэн үү. Зам тэгээ одоо дахиад нэг айл орох чинь. 10 гаруй жил бэлдэж байж таазнаа дууссан гэхээр авьяас хэлхий одоо хэрхэн хөдөлмөрөөр өнгөлөн тордож тодруулах шилжүүлдэг байсны бас бас зураг баг ардын дөгөөж хийж болох юм. Өвчмийн зөвхөн чимэд орч намаа шалгах. Бид нар баг айлдаа ирж байна одоо. Яг эндээс нохоо гараад ирлээ. Миний нэг хөрхөн зүг би хаалаад багч. Яаж би чи хөрхөн авахыг асуудаг чи. Томали. Oh my god. Хайд хаа. Яс том. Сайн уу? Дай биш өгдөг юм уу? Би бэдсэн. Манай хүүхдэд жоох хүүхдэд амар дуртай. Тэр нь шүү дээ. Баахад гэж гэдэг.
Баярлалаа. Юу яа. Тэр Баярлалаа. түрүүч хүүхдээ. Ачиг онцгой талуу. Та тэгээд За ундааны хэлсэн. Сосо сола. Би Улаанбаатарт 16 цаг 20 минут ажиллаж байгаа. За ажиллаж байгаа. За ерөнхийдөө нэг минут ноцтой. Ямар л ихсэн. Цаана хийхсэн. Ноцтой зодгүй шой. Хой. Ой. Ойлгоцсон бол болчоорой хоёр зав. Юу ч яах вэ? Эдийн жүжигчин заадаг хүүхдүүдэд зааж өгснөөр нийтэд төгсөн гэдгээ. Харин өмнө дэмбэрэл дөрвөн язгаач одоо тангад Яаж байгаа вэ? Хорогоо өвдөх чинь байл та. Болж сэлэм юм. Ой. Нөгөө юугаа бууч зүтсэн юм уу? Тэр орон дадаа суутж юм байт байхгүй. өмнө дэмбэрэл бүхэн нутгаа орон даяар хурайлуулсан Монгол орондоо Маргатай дөрөв. доочин байлаа. Тэрээр 1900 Ямар дөгийн хамт Солонгос. Боглолтын түнэл байгаа нэг юм аа. За ингээд цагаан сарын үйл ажиллагаа дууссан байт юм аа. Ингээд бид хэд ер нь бол нийт нэг яг 80,000 төгрөг цуглуулсан гэсэн хэвгүй юу? Гэтэ одоо бараг дуусчих. Цагаан сарын влог үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ дараагийн бичлэг уулзалтаа түр баяртай.